Сайн байна уу? E-accounting систем дээр батлагдсан төсөв оруулах заавар хургуулж байна. За батлагдсан төсвийг оруулахдаа та нэгтлэн бодох бүртгэлийн зэсний тайлан зэс рүү батлагдсан төсөв хуудас руу орно. За батлагдсан төсөв хуудас руу ороход мэдээлэл байхгүй бол хоосон харагдана. За баруун дээд буланд нь загвар. За энэ загвар Excel-ийн дагуу та батлагдсан төсөв зардлаа их үүсвэрээ бусад мэдээллийн англи буюу оронтойгоо бэлтгэж оруулна. Энэ дээр бэлтгэсэн загваруудаа импортоор яг энэ зардал их үүсвэр бусад мэдээллийн англи харанта оруулна. Оруулсан мэдээллээ мөнгөн дүнгийн засах боломжтой. Бууруулах, өгсгөх гэх мэт. За оруулсан мэдээллээ устгах боломжтой. За оруулж эхлэе. За загвар файлын дагуу 3 файлыг би бэлтгээд татсан байгаа. Та ингээ нэг бүрчлэн файлуудаа татаж авна. За оруулсан файлуудаа одоо хэдүүлээ бэлтгэж харуулъя. Бэлтгэхдээ за зардлыг санхүүжүүлэх их усвар буюу зардал эхлээд хэдүүлээ зардлаа оруулъя. Зардлаа бэлтгэхдээ та загвар файл нь ийм байдалд харагдана. За хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангиллын нэршлэн мөн батлагдсан зардлынхын дүнгууд нь байна. Та энийг батлагдсан зардлынхаа мэдээллээс хуулаад тавих боломжтой. За энийг та төсвийн тайлангууд дээр төлөвлөгөө баган дээр харуулах учраас та батлагдсан загваруудаа Excel-ээр бэлтгээд импортоор оруулна. За ингээд бэлтгэсэн Excel-ээ импортоор оруулна. Импорт товчон дээр дарлаа. Батлагдсан зардал зардлыг та хэдэн сараар оруулах юм? Сараа сонгож өгнө. Оруулагч буй сараа. За эндээс бэлтгэсэн Excel-ээ татаж өгснөөр таны зардал амжилттай орно. За мэдээж 1 сарыг оруулсан. За 2 сарыг нь оруулна. За 2 сар хэрвээ байхгүй бол та 3 сараа гэд ингээд 2 сар дээр хэрвээ төсөвлөгдсөн юм байхгүй бол 3 сараа гэд ингээд ялгасаад оруулах боломжтой. За ингээд та 1 2 3 саруудаа мэдээллүүдээ орууллаа. За одоо батлагдсан зардлыг санхүүжүүлэх их үүсвэрийг нь файлыг нь та татна. Татаад тэрийг бэлтгэж өгнө. За зардлыг санхүүжих их үүсвэр дээр мөн адилхан хөтөлбөр, зориулалт, их үүсвэрийн код гэсэн дүн гэсэн 4 баг нь байна. За энэ дээр хөтөлбөр бол та өөрийнхөө хөтөлбөрийг зориулалт нь санхүүжилт нь ямар зориулалтаар ирж байгаа гэдгийг та яана. За эдгээр мэдээлэл бол хуурчлаад батлагдсан байдаг. За санхүүгийн тайлан дээр e-report руу шивэхэд танд байдаг батлагдсан их үүсвэрийн код гэж байгаа. Тэрний дагуу ингээд бүртгэнэ гэсэн үг. Тэгэхээр та энэ их үүсвэрийн код, за зориулалт хөтөлбөрөө хаанаас харах вэ? Кодыг нь ямар e-accounting-ийн хувьд аль хаанаас харах вэ гэдгээ систем рүүгээ ороод тохиргоо зэсний тайлангийн кодчлол дээр таны хөтөлбөр, зориулалт, сангийн сайдын тушаалаар баталсан нийт хөтөлбөр зориулалтууд байгаа. За эдийн засгийн ангилал, их үүсвэр, бусад мэдээллийн ангилал гэсэн талбарууд ингээд STT үзүүлэлт гээд ингээд тандас системтэйгээ танилцахтаа үзэж болно. За мэдээж одоо хэдүүлээ их үүсвэр оруулах гэж байгаа учраас их үүсвэр нь кодыг нь харъя. Улсын төсвөөс, засгийн газрын сангаас тусгай гээд ингээд та эндээс уншиж агаад яг юугаар ямар их үүсвэрийн кодоор гэдгийг та сонгоод за улсын төсвөөс гэх юм бол улсын төсвийн кодыг хуулж аваад энэ дээрээ бичнэ гэсэн үг. Энэ кодон дээрээ. За ингээд мөнгөн дүнгуудыг бичиж өгчөөд импорт оруулна. Импорт оруулахдаа тайлан зэсний батлагдсан төсөв талбар руу орлоо. Импорт зардлыг санхүүжүүлэх их үүсвэр. За оруулах гэж би сараа сонгож өгнө. Оруулж өгснөөр нөгөө сонгоод файлаа татснаар ингээ амжилттай орно гэсэн үг. За тэгэхээр ямар зориулттай, ямар хөтөлбөртэй, ямар зориулттай гэдгээр ялгагдаад ингээд тайлан дээр төсөв дээр тусгагдчихна.
За та энийг оруулсан мэдээллээ за бүх саруудаа ингээд оруулчихна гэсэн үг. За одоо хэдүүлээ бусад мэдээллийн ангиллыг оруулъя. За бусад мэдээллийн ангиллыг оруулахдаа та муу адилхан тайлангийн кодчлолоос бусад мэдээллийн ангиллын кодуудыг авна гэсэн үг. За тэд нар нь ямар байдалд харагдахыг дахиад харуулъя. Тайлангийн кодчлол руу бусад мэдээллийн ангиллал гэдэг талбар руу орлоо. Байгууллагын тоо тий. За эндээс энэ сонголтоо хийн, ажил гэсгийн тоо, энднээс сонголтоо хийн, суралцагчд бол суралцагчд тий. Эндээс энэ бол ингээд сангийн сайдын тушаалаар батлагдсан бусад мэдээллийн ангиллын код байгаа. Тайланд тусгагдах. За эндээс та кодуудаа сонгож аваад загвар дээр бичлээ. Оронтооныхоо мэдээллийг, батлагдсан оронтооныхоо мэдээллийг энэ дээр тусгаж өгнө. За ингэж бэлтгэсэнийхаа дараа систем рүүгээ ороод батлагдсан төсөв рүүгээ орлоо. Импорт бусад мэдээллийн ангиллал. За муу адилхан та сараар нь өөрчлөөд өгнө. За бусад мэдээллийн ангиллыг за ингэж хадгалаад төгснөөр бусад мэдээллийн ангилал ингээд хөтөлбөр зориултаараа салаад за ингээд энэ хөтөлбөртөө энэ зориулттай гэдэг ингээд салаад ирнэ. Тэгэхээр та мэдээлэлээ зөв оруулснаар төсвийн тайлангийн төлөвлөгөө багнан дээр тусгагдах дүн учраас хянуур зөв оруулаарай. За мэдээж төсвийн тайлангаа хянаад сарын мэдээгээ хянаа явж байгаа хооронд хэрвээ таны ангиллал зардал их усрын код чинь зөрүүтэй байх юм бол батлагдсан төсөв сонгох руугаа ороод гараас засч өгөх боломжтой болгосон байгаа. Тэгэхээр та энэ үндсэн цалин 1 сарынх нь 35 сая биш ээ. Энд чинь 15 сая маа гэд ингээд гараас засаад өгөх боломжтой болсон. За 2 сар дээр ингээд хуваагдтнаа гэд тэ. Ингээд оруулж өгөөд бичиг хэрэг нь энэ ингээд сая юм гэд ингээд өөрчилж өгснөөхөө дараа засах товчийг дарж өгнө. Тэгэхээр таны оруулсан батлагдсан төсөв үндсэн цалин 15 гэд ингээд хуваагдж ороод 65 сая мэдээж тайлан луга та дарж орлоо. 65 саяар төлөвлөгөө ингээд ирнэ гэсэн үг. Нөгөө бичиг хэргийн зардал чинь 4 сая нь 3 сая болцсон байдалтай. 2 сая нь 3 сая болцсон. За ингээд та засах боломжтой болсон. Тэгэхээр эхлээд нэг тогтмол оруулдаг зардлын хувьд бол ингээ хойшоо дахин импорт хийхгүйгээр гараас засаад өгөх, гараас дөнгөө оруулаад өгөх боломжтой болсон. За энд мэдээж тусгагдаагүй эдийн засгийн ангиллал их усрын код байх юм бол заавал импорт дахиж хийшүү гэдгийг анхаараарай. За устгах боломжтой. Та устгах дарснаар таны оруулсан батлагдсан төсвийн нөгөө хэдэн сарыг оруулсан тэрийг та оруулж өгнө. За мэдээж өөр сарыг сонгож өгөх юм бол тэр сарнд л ингээд устна л таны сонгосон сар чинь л устна гэсэн үг. Тэгэхээр бүгд устна. Тэгэхээр та дахиад бүгдийг цэвэрлж байгаа дахиж оруулах боломжтой гэсэн үг. За баярлалаа.